Сайн байцгаана уу? Та бүхэнд сонсголонд энэ болон ин гийгүүлэгч авилбарын онцлог ялгааг тайлбарлая. Одоо та бүхэнд ин гийгүүлэгч авилбарыг хэрхэн хэлэгдэж байгааг сонирхуулъя. Сая та бүхэнд ин гийгүүлэгч аваа хэрхэн хэлэгдэж, хэрхэн сонсогдож байгааг сонирхууллаа. Ин гийгүүлэгч авааг дуудах үед хэлний ар этгээд зөөлөн тагнаад хамжиж, амны хөндий хаагдах бөгөөд хүүхэн хэл доошилж, хамрын хөндий нээгдэхэд түүгээр хийн урсгал гарна. Дууны хөвч хэлбэлцэж хэлэгдэнэ. Сонсголонд ин гийгүүлэгч авилбар нь хит сул, дуутай, хэлний хойгуур, хамжих, хатуу буюу эс тагнаашсан хамрын гийгүүлэгч юм. Үгийн адагт болон дунд хэлний хойгуурах гийгүүлэгчийн өмнө тохиолдно. Жишээлбэл сан, монгол, данх гэх мэт үгсийг дурдж болно. Харин одоо бүгдээрээ энэ гийгүүлэгч авилбарын хэрхэн яаж хэлэгдэж байгааг сонирхцгоё. Сая та бүхэнд энэ гийгүүлэгч аваа хэрхэн хэлэгдэж, хэрхэн сонсогдож байгааг сонирхууллаа. Энэ гийгүүлэгч авааг дуудах үед хэлний үзүүр дээд үүдэн шүд ба түүшинд тулж, амны хөндийд битүүмжлэл үүсэх бөгөөд нармай хүүхэн хэл доошилж, хамрын хөндий нээгдэхэд түүгээр хийн урсгал гарна. Дууны хөвч хэлбэлзэж хэлэгдэнэ. Сонсголонд энэ гийгүүлэгч авилбар нь хит сул, дуутай, хэлний урдуур, хамжих, хатуу буюу эс тагнаашсан хамрын гийгүүлэгч юм. Үгийн эхэнд, дунд, эгшгийн өмнө, үгийн дунд хэлний урдуурах гийгүүлэгчийн өмнө тохиолдно. Үгийн адагт үл тохиолдно. Жишээлбэл намар, ханцуй, онон, мандал гэх мэт үгсийг дурдж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.